Зяасан мэцхан бүгдэнд нь энэ удаагийн шин дугаарын минь төргийа. Удаа хугацааны дараа 42 иргэн ирлээ. За хай зүч. Хай юу энэ сенсахан. Зя таванда манай NDYP гэл төрөмс байгууллагынхаа юмнуудыг онцтой хийцгээгээл тэгэл буцаж Монгол руу явчаад ирсэн. Монгол хамгийн ойлоо юм баг сүүлийн дугаарыг Монгол руу явахаас өмнө ирсэн юм лээ шүү дээ. Харсан чинь 6 сарын өмнө хахад. Тийм үү 6 сард. Тэцээлээд нэлийн сүүлийн дугаар байсан гэлээ. Энэ дугаарыг бичнэ гэсэн чинь сандарж мандраа догтлж моглоод байсан. Утцсан байж. Тэгээд хоёлаа ер нь бол нэлийн удаа хугацааны өмнө ирсэн байлээ. Тэр явдлаас хойш ер нь бол маш их зүйл болсон. Тэгээд өнөөдөр сонсогчтойгоо ямар ч тач тий одоо нэг дугаар их болохоо байлаа. Тэгээд 42 ерөөдөө нэг юу хийсэн, яасан хийсэн талаараа яриад цаашдаа ер нь бол яах гэж байгаа тий. Ер нь бодлооч подкаст маань юу болж юм. Тэгээд цаанаа бас юу болоод байна гэдэг талаар нэгсэн тайлбарлах дугаар хийгэж бодлоо. Ер сайхан сонсогч нар болоо. Харин тий. Сонсогч нараас маань бас зөндөө сэтгэлүүд ирсэн байсан тий. Дугаарууд тийм байсан. Гарахгүй байгаа юм бэ. Зогсож болохгүй шүү. Тэр бол маш хурам өгсөн. Тэгээ зөндөө ч гэжтэй нэг олон бас биш хотлаа. Хэдэл байсан. Цөө идсэн ч гэсэн тий. Маш гоё урам өгчээсэн. Тийм учраас ямар ч гэсэн подкаст буцаад хийя гэд. Гэхдээ өнөөдөр бид нэр эсвэл судлалын шинжилгээ ухааныхаа ямар нэг ойлголт судлагдах хүнийг ярихгүй. Ер нь сүүлд подлож подкастыг хийдэг хүмүүс залуучууд бид нэр юун дээр анхаарал хандуулж юу хийх гэж хичээж зорж байгаа вэ гэдэг тухайгаа яриа. Тэр үүрэндээ харин Монгол дахь сэтгэл судлалын салбарын тухай хэд хэдэн ажил хийсэнтэй холбоотой бас та бүхэнд сонирхолтой байж магадгүй судалгааны үр дүнгуудээс дурдаад ишлээд явах хэрэгтэй. Тэгэхээр ерөн сэтгэл судлалаар сурах байгаа хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд ч юм байх юм бол би энэ үеийн тэнд сургалт лекц өгөө явахдаа хүүхдүүдэд бодлож байгаа ярьдаг тэгвэл бодложийг сонсож эхэлсэн хүүхдүүд байж магадгүй байдаг бах. Тэр хүүхдүүд сэтгэл судлалаар явах сонирхолтой байх юм бол ер нь энэ салбар чинь ямар байгаа юм те. Тэр энийг сонсож аваад магадгүй өөрөө шийдвэр гаргахад хэцүү тэр мэдээллүүдийг нэгтгэхэд дүгнэлтэхэд хэцүү байх юм бол аав ээжтэй бас асар хамгаалагчтай сонсоход ер нь нэг юм сэтгэл судлалын салбар гэж нэг юм байх шиг байна. Хамгийн одоо бүдүүн баараг юм ерөнхий зураглалаар бол нэг юм үр дүн байна. Гэтэл бас эцэгтэй дамжуулаад сонсоод хамтдаа ярилцаад шийдвэр гаргахад нь жаахан ч гэсэн нэмэр болох болов уу гэсэн нэг юм дугаар байна тий. Бас оюутан төгсөж байгаа оюутнууд ч гэсэндээ бодит байдал дээр гараад ирэхэд нөхцөл байдал яаж ухтаж авах нь тэрний нэг юм наад захын төсөөлөл бас үүсгэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм, ерөөхдөө яг сэтгэл судлалын шинжилгээ ухаан салбар маань Монголд яагаад вэ тий? Хаашаа яваад байна? Юу хэрэгтэй байна? Хаан цоорхоо байна? Юу цаашаа improve ихтэй сайжрах шаардлагатай байна? Эсвэл сайн байгаа зүйлс юу вэ гэдэг талаар тий? Манай багийнхан ч гэсэн ойлгох энэ талаар харах гэж оролдлоо. Ямар арга замууд юу байна гэдгийг ярилцаад арга замуудыг олох гэж хичээсэн хэдэн сар байлаа гэж бодож байна. Тэгээд маш олон зөвхөн манай багийнхан ч гэлтгүү маш олон хүмүүсийн саналыг сонслоо. Олон сэтгэл судлаач нартайгаа уулзлаа, оюутнуудтай уулзлаа тий. Тэгэхээр маш сонирхолтой олон талаас ажил зохион байгуулсан. Тэгэхээр талаар ахнасаа хэдүүлээ ямар тач ярилцаад байвь. Харин подкастын хувьд болохоор цаашдаа биднээс үргэлжлүүлээд ерөөхдөө энэ дээр мэдээллүүдээ сэтгэл судлалтай холбоотой шинжилгээ ухааны талаар мэдээллүүд өгөөд явна. Харин цаашдаа биднээсийн бодож байгаа зүйл нь илүү сонирхолтой бусад контентуудыг бас бодож байгаа. Зөвхөн подкаст гэлтгүүгээр хичээлүүд, богино хэмжээний хичээлүүд, crash course юм тий. Тиймэрхүү байдлаар сонирхолтой юмнууд хийн гэсэн санаа бол байгаа. Тэгэхээр подкастын хувьд бол цаашдаа одоо ингэж ерөөхдөө үргэлжлээд явна байх гэж найдаж байна зүгч. Хоёлаа тий. Чатгараа бит хоёр тэгээд заваараа чатгараа хийгээд явна. Тийм. Бүр болохгүй бол одоо NDYP гэж юу нь юу юм ямар учиртай газар байгуулсан гэдэг тухай бас одоо танилцуулга хийнэ тий. Тэгээд болохгүй бол бит хоёр халаага хамтран ажиллагчтай өгөөд ингээд подкаст бол ямар ч үлээс ямар нэг хэлбэрээр цаашаа үргэлжлэх байхаа гэж бодож байна. Тэгвэл чиро сая Монголд
яг ямар зорилгоор яах гээд хурж ирлээ. Тэрийгэ бүр ихнээс нь тайлбарлаж өгөөч. За тий миний Монгол явсан зорилго мэдээж ерөөдөө байгууллагын тий манайд ерөөдөө бодлооч подкаст 20-ын хойно байдаг багийнхан нийлээд таад магадгүй хинх нь мэдж байгаа одоо залуу сэтгэл судлаач төвчлийн үүр хүмүүс байгуулсан. Тэгэхээр хоёулаа ямар ч тач үйл ажиллагаанаас шууд миний явснаас гэхээс илүүтэйгээр яг байгууллагын талаар эхлээд жоохон танилцуулах маягийн ярьж эхлэе гэж бодож байна. Тэгэхээр за байгууллага манд яагаад байгуулсан юм бэ? Тэгээд энэ байгууллага ямар учраас хин гэдэг хүмүүс яагаад байгуулж юу, зорилго нь юу? Талаас хэдүүлээ ахуулаад яриад явъя. Гэхдээ байгууллагын танилцуулга дээр зөвчөөл илүү тэрэн дээр бол яриад эхлэе цаашаа гадаг. Ажлууд руу ороод явъя. Тэгэхээр за энэ багт хин ороод хамгийн анх тий ер нь бол энэ хүү тий байгууллагын зорилго нь яг юу? Яагаад энэ санаа хамгийн түрүүнд төрсөн бэ? Ер нь төрсөн нь бол аль 23 байна уу 22 оноос хойш л яригдж бодогдчихсэн зүйлүүд. Маабагийн гишүүн өвлөнийг хүмүүс сайн мэдж магадгүй. LGBT төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж исэн, криминологийн холбоод судлаачаар ажиллаж исэн ийм хүн байдаг. Намайг Тайванд сурж байхад өвлөн Тайванд хурж ирээд хөтөлбөрт амрагдах гэдэг лөө нөгөө queer жагсаалд оролцох гэдэг лөө ямарч ирсэн мэс. Тэгээ бид хоёр бодлоожийг ер нь цаашаага яаж авч явах вэ? Юу болох вэ? Энийг бүрдсэн байгаа одоо audience base биш үү? Тогтмол сонсдог хүмүүс ч байна, хаяада сонирхолтой сэдв харагдах юм бол орж ирээд хальт сонсоогоор авдаг хүмүүс ч байна. Энэ хүмүүсийг хаашин чиглүүлж цаашаа явах вэ гэдэг дээр л яригдж эхэлж исэн. Тэгээд бид хоёрын тэр үед ярьжсэн нь бол 3 жилийн өмнөөс л гэсэн үг шүү дээ. Маш олон ийм харамсалтай кейсүүд сонсогдоод байсан байхгүй юу? Тэр нь болохоор сэтгэл судлаач нарын сэтгэл зүйч нараасаа болоод хохирцсон дахиад сэтгэл зүйчдэр очих хүсэл сонирхолгүй болсон, итгэлгүй болсон юм хүмүүс. Манай ээж хүртэл яг тийм байхгүй юу? Сэтгэл зүйчдэр 2 3 удаа ч нөө цаг авцсан хурж ирсэн чинь байнгын цагаас хоцорсон гэж байгаа байхгүй тийм. Тэгээд тэрнээсээ болоод ингээд миний сурдаг, миний ажилтдаг салбарт ямар ч итгэлгүй амар дургу болсон. Наадтай ингээд маргалдаж заргалдах үедээ тэрийг одоо миний сэтгэл рүү шийддэг те. Танай сэтгэл зүйн салбар чинь та нарын хүний сэтгэл засна гэж юу гэдэг гэж ерөөхдөө юу юм байт юм байлаа шүү дээ гэлөө тийм. Тэгдэл юм байлаа. Чиний идэх чинь одоо чи тэгээд ийм одоо салбарт ажиллана гэдээ яваад идэг юу гэсэн үг юм ч гэдэг юм уу те. Зүгээр наад захын л одоо жишээ нь цаана юу болж байгааг бид нар бас одоо мэдхгүй. Тэрийг мэдэх хэрэгцээ нэгдүгürt байгаа маань. Мэдээд одоо ядаж наад мэдж байгаа энэ кейсүүд дээр тулгуурлаад энэ сэтгэл судлаач нарыг зүйч нарыг ёс зүйтэй мэрэгжлийн одоо хариуцлагатай ийм болоход нь ямар нэгэн тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг бид хоёр ярьж ирсэн. Тэгээд за тэгвэл ямар ч байсан нэг юм мэрэгжил ахиулах одоо Канадад ч юм Америкт ч юм уу нөгөө үндсэн сертификат олгож байгаа лиценз олохын өмнөх сургалт байгаа шүү дээ. Урт хугацааны модуль олонтой. Тийм хэмжээний сургалтуудыг бий болгох хэрэгтэй гэж ярьж ирсэн. Тэр үед байна уу тэрнээс дахиад нэг жил 2 жилийн өмнө ч нөгөө ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийн хөтөлбөр эхэлсэн. Боловсролын ерөнхий газар сэтгэл зүйчний нийгэмлэг хамтраад үүсгэсэн хөтөлбөр байсан шүү дээ. Тэнцэнээс улбаалаад одоо 200 300 гаруй сургууль сэтгэл зүйчтэй болсон гэж байна. Гэхдээ сургуулиуд жил болгон одоо сэтгэл зүйч авах хүсэлтэй ерөнхий газар дамжуулаад зараа өгдөг юм байлээ. Зарыг нь харсан. Тэгсэн чинь нөгөө сургалт нь байхгүй болцсон. Санхүүжилтэн зогссон гэж сонссон. Тэгээд тэр нь зогсоод бараг 2 жил орчим одоо болчихж байгаа. Тэгэнгүүт нөгөө их сургуулаа магадгүй дөнгөж төгс гарч ирсэн хүүхдүүд чинь ямар нэгэн нэмэлт дэмжлэг сургууль чиглүүлэг байхгүйгээр 1000 2000 3000 хүүхдтэй сургуулиуд дээр очиод сэтгэл зүйн зөвлөгөөг нь сэтгэл зүйчнийг авч. Тэгвэл энэ дэр нэг юм том орон зай үүсэж байгаа юм байна. Хооронд нь гүүр болохгүй бол одоо тэр хүүхд магадгүй манай ээж хүүхдүүд рүүгээ чиний ийм салбарт ажиллана гэж юу гэдэг.
салбарчин ямар ч ирээдүй алга гэд. Тэ. Гэхдээ тэр бол мэдээж 2 3 удаагийн сэтгэл зүйчийн цагаас хоцорсноос болоод хийчих чад үнэлт биш. Ер нь л бол тэр бүх overall ерөнхий туршлага мэдрэмж нь огт таалагдаагүй, өөрийнх нь одоо хүсэлт нийцээгүй тэ. Ийм л үйлчлэгийг авсан. Учираас тэр зураглал төсөөлөл талгад нь үүсч чадах шүү. Гэхдээ энэ нэг л нийгмийн нэг гишүүн те мөн өвлөмбөт хоёрын тэр сонсч ирсэн жишээнүүд дээр бол гэр бүлтэй хүчирхийлүүлээ сэтгэл зүйчдээр очсон чинь тэрийг нь улам дэвэргэж улам хүн нийцсэн нөхцөл байдалд оруулсан. Хоёр дахь гэмтлэг буюу re-traumatize хийхээр зүйлүүд ярьсан, хэлсэн байгаа. Эсвэл өөрийг нь буруутгасан ч юм уу те. Хохирогчийг нь хохирогчийг өөрийг нь буруутгасан. Аль эсвэл гендер дээр суурилсан, хүүсийн ялгаатай байдал дээр суурилсан юм. Хөвшмөл ойлголтуудыг тулгасан ч юм уу. Аль эсвэл шууд тухайн хүний хүсэлд нийцэхгүй, үнэт зүйлд нийцэхгүй шийдлүүдийг санал болгож түүнийгээ одоо маш хэвийн энгийн зүйл мэтэр ерөөсөө ингэчих юм биш үү, тэгчих юм биш үү гэх мэтэр одоо санал болгосон нь тэр хүнд одоо юм игдүцэл зэвүүцлийг хүргээд орхисон ч үт юм уу тийм. Иймэрхүү кейсүүд маш олон байсан. Бид тэр хоорондоо ярьсан. Дээрээс нь зөвхөн сэтгэл зүйч үйлчлэгч хооронд ч биш. Сэтгэл судлалын байгууллагуудын удирдлагууд тухайн үед бас нэлээд асуудлууд фэйсбүүкээр гараад тэр нь нэлээд олон нийтээр дэврээд явсан тохиолдлууд байсан. Нийгмийн даатгалтай холбоотой, нийгмийн даатгалтай холбоотой, илүү цагаар ажиллахтай холбоотой. Илүү цагаар ажиллачаад нэг бол илүү цагийн мөнгөний өгөхгүй мөртлөө одоо нөхөж амраадаггүй ч юм уу те. Энэ хөдөлмөрийн эрхтэй холбоотой, хөдөлмөрлөх эрх хамгаалалттай холбоотой юм асуудал. Эсвэл цалинг нь бол маш олон сараар одоо хоцроод өгч юм уу. За нэг иймэрхүү бүх талын асуудлууд байгаад үүнийг яах вэ? Яаж шийдвэрлэх ёстой вэ? Яаж бид нэр одоо contribution хүч хөдөлмөрөө цагаа ийшээгээ зориулж болох вэ гэдээ ярьж явсаар байгаа. Тэр нь дундаа хэлбэрээ өөрчлөөд, хувилбарууд нэмэгдээд, хасагдаад тэгээд ер нь хамгийн сүүлд нэг юм гол цөм 5 үйл ажиллагааг бид нэр ингэж хийхдээ төрийн бус байгууллага буюу ашигын төлөө бус байгууллагын үүднээс гэхдээ одоогоор бол бид нэр гурлах наваа. Тийм учраас энэ багийг томруулснараа ажлыг хурдан үр ашигтай олон талыг хамарсан инклюзив те олон хүмүүсийг хамруулсан байх юм байна. Тэгээд дээрэс нь бид нэр одоохондоо бол өөрсдөө ч залуу өөрсдөө ч тэр яриад байгаа хүсэж байгаа олон улсад яригдж байгаа жишээ болсон лицензүүдийг очиж аваагүй зөвлөгөөх одоо ирэхгүй хүмүүс байж чинь зөвлөгөөн дээр тулгуурлана гэдэг бол одоогоор жах өрөөсгөлж магадгүй. Тийм учраас илүүтэйгээр яг энэ ёс зүй болон судалгаа шинжилгээ талаас нь тусалцаа дэмжлэг үзүүлэх ийм зорилготой байгууллагыг байгуулъя гэд. Залуу сэтгэл судлаачдын хөгжлийн өвөр гэдэг төрлийн бас байгууллага энэ оны 3 сард бүртгүүлсэн. Тэгээд яг үндсэн үйл ажиллагаа маань бол 8 сараас эхэлсэн баг тийм. За тийм. Үүн дээр нэмээд зорилго дээр бас давхар зочлохоор сайхан яг салбарын хувьд яг ямар асуудал гараад байна. За тэгээд үйлчлүүлэгчдийн дунд ямар асуудал гараад байна тий. Тэр талаар ярилцлаа. Нийгмийн хувьд ямар сөрөг үр нөлөө сэтгэл зүйчдийн яг нэр төртэй тэр байгууллагын одоо энэхүү бүхэл бүтэн салбарын яг нэр хүндэд яаж нөлөөлнө гэдэг талаар ярьлаа. Нэг бас биднээсээ ажилласан зүйл нь юу юм бэ гэхээр ялангуяа Монголын салбаруудад Монголд болохоор харагдаж байгаа сэтгэл судлалын салбарт харагдаж байгаа нь болохоор байгууллага болон сэтгэл зүйч, сэтгэл судлаач нар хоорондоо ингээ маш fragmented буюу ингээ айгүй тархаа бутархаа байгаад шиг ажилласан. Тэгэхээр одоо жишээлбэл баг нэг үе болж төгснөөс хойш баг нэг дахиж эзэж яриаггүй гэдэг ч юм уу тий. Яг хоо practice найзууд агаал яа. Түүнээс бол тэрнээс шүү эзэж хоорондоо ярилцж байгаагүй ч юм. За эсвэл ямар нэгэн байдлаар нэг сургуулийн сэтгэл судлалын салбарын хүүхдүүд нөгөө сургуулийн сэтгэл судлалын хүүхдүүдтэй баг юм ярьж үзээгүй ч юм тий. Эсвэл тэр сургуульд юу заадаг, яадаг. Эсвэл нөгөө сургуулийн багш нь хэм бэ? Ямархуу тий ерөөхдөө онлайн мэдээ модулууд оорчдын яг хичээлүүд нь юу байдаг тий. Нэг ч адилхан хичээл үзэж байгаа мөртлөө тэгвэл хичээлийнхэн доторх тэр нөгөө нэг концепц нь яг юу юм, ямар концепт зааж юм, юу нь өөр юм ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар биднээс яг сэтгэл судлалын салбар дотор бие биенээ хийж байгаа үйл ажиллагаа, юун дээр төлөвлөж байгаа, ямар ёс журам барьж гин, ёс зүйн тий тэр code of conduct гэж ярьдэн шүү дээ. Ёс зүйн дээр ямар журмыг дагаад юм ч гэдэг. Иймэрхүү маягаар
бүгдээр ингээд өөр өөрсдөө хүн замаар өөр өөрсдөө хідэн тийшээ тархаа буцах юм байгаа ажигласан. Тэр нь болохоор хамгийн энгийнээр ажиглагдсан. Одоо жишээлбэл би Монголд одоо эргэж очиод тий нэтворкинг хийнэ гэдэг юм бол яаж их одоо жишээ яг би Монголд сурж исэн болохоор бас аацтай төчийг мэдчихээн, нөгөөлөн мэдчихээн. За ингээд үеийнхаа хідэн курсын оюутнуудыг мэдчихээн, дээдлийнхаа курсын оюутнуудыг мэдчихээн. Надад бол ингээд би бол болцоод байгаа байхгүй. Очоод ингээд нэтворкинг бол харин өөр хин нэг нь за шууд 10 жилийн төгсөд гадаад руу явж сурлаа. За одоо Монголд очоод юм хий даа гэдгсэн чинь Монголд ямар ч нэтворк байхгүй, таних тал танил чинээ байхгүй тий. Найз нөхөд байхгүй шууд явцсан. Их сургуулийн хэмжээний найз нөхөд гэдэг ушаалаандоо цаашдаа ажил дээр гараад хамгийн холбогдох ихний хүмүүс байдаг шүү дээ. 10 жилийн хүүхдүүдээс гадна 10 жилийн хүүхдүүд бол яг өөрөөсөө мэрэгчлэрээ явчихна. Жигхэн салбарын нэтворкинг гэдэг бол оюутан болж явахдаа хамгийн их явагддаг. Тэгэхээр яг тэртлийн асуудал Монголд маш их харагдсан. Тэгэхээр биднээс нэрэнд ч гэсэн харагдаж байгаа байх яг сэтгэл судлалын залуу сэтгэл судлаачдын хөгжлийн үүр гэдэг тий. Яг ингээд хин нэг явраа нэгэн байдлаар тусламж хэрэгтэй болоход мэрэгжлийн ч байна уу, мэрэгжлийн бос ч байна уу, эсвэл нэтворкинг ч байна уу тий. Иймэрхүү байдлаар биднээс төр ирээд хандхад үүр нь байх тиймэрхүү газар хэрэгтэй юм байна. Явраа нэгэн байгууллага дээр очиод тэр байгууллагаас буруу тий явраа нэгэн байдлаар тийм асуудалтай очраад тэгээд явраа нэгэн бай ёс бусаар ч юм дайрцдаг ч юм ёс бусаар ч ямааг тий тиймэрхүү одоо ёс бус үйл ажиллагаа явуулаад ёс бусаар ч ямтай харьцсан эсвэл явраа нэгэн үйлдэл гаргасан тий байх юм бол тэрийг хамгаалах эсвэл явраа нэг очих хорогдох тийм газар үүр нь байя гэсэн зорилгоор амун босодтойгоо ч гэсэн like minded тий сэтгэл судлалын салбарыг хөгжүүлэх зорилготой залуучуудыг хамтдаа нэгтгэе гэсэн тиймэрхүү зорилготойгоор энэхүү төрийн бас байгууллагыг бас байгуулсан байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр дөрөвний 9-члэн 40 ярьсан биднээс юм 5 суур чиглэлээр үйл ажиллагаануудаа явуулна гэж бодож байгаа. Тэгэхээр эхнээс нь хэдүүлээ дурдаад явъя гэж бодож байна. Зүч эхлээд хамгийн ихнийхээ хэдүүлээ судалгааны талаас ахуулаад явъя. Тийм яа үйл ажиллагаа явуулаад бүр эхэлсэн тий бид нэр хизээний эхэлсэн байгаа тийм чиглэл бүртээ ядаж нэг ажил хийгээ гүйцэтгэгдсэн. Эхний туршлагаа өрнөдлүүлээд ер нь бидний үүсгэсэн байгаа систем загвар бүтцэн маань ажиллах нь үгүй гэдгээ туршаад тэгээ ер нь бол болох юм байна энэ чиглэлээрээ цаашаа явъя гэд ер нь бол нэлээд ихтгэлтэй болоод ирж байгаа. Тэгээ хамгийн эхлээд бидний 5 бүтц ер нь юу юм бэ гэхээр дараа нь подкастыг одоо эдитлж хаад энэ тухай нөгөө графикийг маань эдитер оруулаад ирэх байх. За хамгийн эхнийх нь бол судалгааны чиглэл байна. Үйл ажиллагаанууд байна. Энд бол бид нэгдүгээр өөрсдөөсөө дотоодоос санаачлаад гүйцэтгэж байгаа судалгаануудаас эхлээд гаднаас магадгүй төлбөртөөр захиалга аваад судалгааг нь гүйцэтгээд за тэгээд одоо олон нийтэд тухайн судалгааны үр дүнг нээлттэйгээр түгэх тийм гэдэг нэг зорилго байна. За мөн залуучуудын Монголд суралцж байгаа ялангуяа оюутнуудын бакалаврын түвшний оюутнуудыг дийлэнх нь дипломын ажил төгсөхдөө бичдэг. Тэр дипломын ажлыг бол тэр нэг номын юу болгоныхон сургууль болгоныхон номын сандал одоо байрлуулсан байдаг. Онлайнаар ороод залуучууд юу хийж ийн гэдгийг мэдэх бол харьцангуй боломжгүй хязгаарлагдмал байгаа. Тэгэхээр тэр дипломын ажлуудыг хийсэн судалгааны арга зүйнүүдийг ашигласан аргачлалуудыг нь бүтээсэн мэдлгүүдийг нь олон нийтэд түгэх бас ажил байгаа. Дийлэнхтэй залуучууд өөрсдөө гэсэн нөгөө судлаачдын профайл үүсгээд аль биесны суугуудаар материалуудаа түгэх төр мэдлэг болон туршлага хязгаарлагдмал эсвэл үр ашиг нь юу вэ гэдэг мэдлэг хомсоо байгаас үүдээ тэр дипломын ажлууд ингээд тийм татгалагдал үлдчихдэг. Түүнийг жишээ нь одоо өөрсдийн суугаасаа түгэж өгөх тийм. Тэгэхээр одоо сонсож байгаа хүмүүст ч гэсэндээ хэзээ нэгэн цагт хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд байх юм бол түүнийг хүмүүст хуваалцмаар ах юм бол манай суугаар дамжуулаад, манай суугаар гэдэг нь бодлож болон DYP-ийн сошиал хаягуудаар дамжуулаад хүмүүст тодорхой хэмжээний хүмүүст хүрэх боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ дээр бид нар яаж ажиллах гэдэг вэ гэхээр аль биесны шинжилгээ ухааны сэтгүүл шиг peer reviewing process-ыг оруулж ирэх гэж хичээж байгаа гэсэн. Хин хүссэн нь манай дээр юмаа тавьдаг биш, манайх дээр тавихтаа ядаж хамгийн ихний одоо бидний туршлага дээр үндэслээд тэр нэмэлт сайжруулалтыг хийх шаардлагатай байна уугүй юу гэдгийг нь одоо хяндаг. Хянаад зааварчилгаа чиглүүлгийг нь өгөөд тухайн бүтээлийг
илүү чанартай болгож жагаад тавих ийм одоо хүсэл сонирхол байгаа. За тэгснээрээ бид нөгөө дипломны ажил дээр байсан сул талуудыг нөхөө тхий нэгний сайн дураараа хийсэн судалгааны ажлуудыг одоо илүү сайжруулад та ингээд явах ийм хүсэл эрмэлзэл байгаа. Тэгэхээр та бүхэн манайх руу энэ чиглэлээр холбогдож санал хүсэлт хэлж хамтран ажиллах боломж нээлттэй байгаа гэдгийг сануулъя. Мөн энэ судалгаанууд бол нөгөө залуучдын судлаач нар руу л чиглэж байгаа тийм. Бүгд тэр судалгааг уншдаг байгаасай мэдлэгийг үргэлж ингээд шинжилдэг, хуучирсан мэдлэгээ буцааж сурдаг. Монголоор юу гэж л мартаж чаддаг тийм. Өө чин буруу юм хэрэггүйсэн хоцрогдсон юм байна гэх тэрийг бодлосоо итгэл үнэмшлийнхаа суурь нь болгосон бол түүнийг аваад тэр итгэл үнэмшилтэйгээ дахин нэг ажиллаад тэгээ ингээ байнга шинжилдэг. Тэр механизм руу одоо оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Тэгэхгүй бол одоо нөгөө хучирсан онол, хучирсан туршлага, няцаагдсан судалгааны баримтууд дээр тулгуурлаад нөгөө зөвлөгөөн дээр жинхэнэ талбар дээр гарч ирээд үр ашиггүй зөвлөгөө өгдөг, буруу тийш нь хүмүүсийг чиглүүлдэг одоо асуудлууд байгаад иж магадгүй. Тэрийг одоо багасгахад энэ судалгаа хэрэгтэй хаа гэж бодож байгаа гэсэн үг тийм. За хоёрдугаар болохоор подкаст байна. Саяных дээр алцсан юм чи судалгаан дээр. Тэгээ судалгаан дээр саясан нөгөө биднээсээ хамтарч ажиллах боломжтой гэдэг хэлсэн. Тэгэхээр судалгаан тэрэн дээр болохоор шууд оюутнууд чинь нэг хамааралтай зүйл нь оюутнууд хамгийн их тулгарч ирсэн асуудал нь юу байсан бэ гэхээр ингээд судалгааны тал дээр ажиллах айгуу одоо маш их оюутнууд болохоор оюутан байж байгаа хугацаанд ч гэснээр судалгаануудад ажиллаж үзмээр байна тий. Хондоо судалгаанууд эсвэл одоо Монголоос болж байгаа томоогоо судалгаанууд ажиллаж үзмээр байна гэсэн сонирхол маш их байдаг. Тэгсэн мөртлөө хаана яаж очиж ямар судалгаанд яаж орох судалгаа юу нь явагдаад байгаа юм хаана ямар судалгаа явагдаад байгаа гэдгийг хаана ч явдггүй. Сургууль дээр том багш нарын судалгаанууд аваад өөрийнхөө хүмүүстээ өгөөл тэгэл судалгаанд гараад явдаг ч юм аа. Эсвэл тий улсын хэмжээний судалгаанууд нөгөө яам аамны хүмүүс гээл тэгэл цаашаага тусгай баг бүртгүүлэл тэгэл явчихдаг юм. Харин яг сурж байгаа оюутнууд ийм судалгааны талын experience хаанаас яаж явж байгаа юм. Туршлага хаана хоримтлооч юм гэдэг юу ч байхгүй. За яг тодорхой хэмжээний статистик хичээл юмнууд заана хичээл дээр харин яг гар би оюутан болоод гарлаа гэж бодоход хамгийн анхны удаа судалгаатаа нүр тулж байгаа нь төгсгөлтөө дипломын ажил дээр л уулзж байгаа хгүй гэсэн доо тий. Түүнээс гадуур оюутнууд тэгээд шууд судалгаанд гар бие оролцох, research assistant тиймэрхүү боломжууд маш ховор яг ихэнх оюутнуудад бол яг хав networking сайтай эсвэл багшийнхаа доор хамгийн сайн суралцдаг байсан ч юм уу, за эсвэл ойрхон байдаг байсан ч юм уу тиймэрхүү хүмүүс л гэхээс биш одоо зүгээр харж агаад application form бүглөөд за би энэ судалгаанд оролцох хүсэлтэй байна. Тэндээс шалгараад судалгаанд оролцоод research assistant болоод явах боломж маш ховор байхгүй Монголд. Харин манайх бол боломжийг шууд бүрдүүлж өгж байгаагаар бас онцлогтой. Хэрвээ та манай NDYP-ийн хаяглаа ороод харах юм бол шууд ажлын хэсэгт оролцох гэл форм байгаа. Тэр форм та бүглөөд өгсөн байх юм бол эндээс биднээс харж агаад шууд судалгаанд оролцох боломжтой гэсэн үг. Тэгэхээр хамгийн сонирхолтой саяны жишээг яриа л та тий. Шууд үйл ажиллагаа болгон дээр хийсэн үйл ажиллагаа дуртай явчих тий. Яг чиглэлээрээ. Тэгэхээр хамгийн сүүлийн манай гаргасан тайлан байгаа. Манайх дээр болохоор Psychology Publishing-ийн цаанууд захирал зохион үүсгэн байгуулагч инх төвшиг энэ дээр 40 манд болохоор илүү холбоотой ер нь таньдаг байсан. Тэгэхээр манайхаар байгууллагын хамгийн анхны ажил судалгааны ажил орж ирсэн нь болохоор асгын судлалын салбарыг зураглал. Салбарт юу болоод байгаа талаар энэхүү судалгааны ажил болохоор орж ирсэн. Үүнийг болохоор ахлах судлаачаар манай зүч гардан авч яг ажилласан. Энэ дээр биднээс туслах судлаач ороод шууд яг ажлын хэсгээсээ сонгож жагаад судалгаанд оролцох сонирхолтой оюутан хэм бэ гэдгээс шууд одоо оюутан байгаа оюутандаа сонгоод жинхэнэ судалгааг яг нь яаж ажилтгийг судалгааны тал дээр ажиллах тийм experience гэх зорилготой ер нь бол байсан. Тийм болохоор эндээс ахуулаад эхний ажлаас ахуулаад бидний шууд оюутнуудтай ажиллаад эхэлсэн гэж хэлж болно. Тэгэхээр тэр талаар зөвч илүү бэлгэрэнгээр авч энэхүү судалгаа нь ямар зорилгоор яаж орж ирсэн энэхүү судалгааг их шалтгаан нь юу байсан. За тэгээ дээрээс нь яг оюутнуудтай тий шууд ажиллаж энэхүү судалгаан дээр ажилласан experience яг өөрийнхөө чиний хувьд туршлага яг ямар шүү байв. Оюутнуудын хувьд сэтгэл зүйн тий яг энэхүү сэтгэл ямар шүү байсан талаар дуртаач. Тий хоёр оюутан маа нэг нь бол одоо 3 дугаар түвшинд дөнгөж орж исэн нөгөөх нь 4 дугаар курсэд дөнгөж төгссөн ийм хоёр оюутан жишээ нь манай ажлын хэсэгт байсан. Ажлын хэсэг маань бол одоо 60 гаруй тухайн үед 45 6 ч нөө
гишүүнтэй болцсон байсан. Тэгээд бүгд нөрөө судалгаан дээр хамтран ажиллах хүсэл илэрхийлсэн. Тэ бүртгэлийн хуудсан дээр би судалгааны чиглэлээр туршлага хөрвүүлмээр дэмжлэг үзүүлмээр гэсэн хүмүүс рүү ажлын зар явуулж байгаа юм. Тэр ажлын зарыг залуучууд маань хараад сонирхолтой боломжтой эргээд хариу мэдэгдэнэ. Тэр мэдэгдснээс бид нэр хамгийн одоо хийх жаа судалгааны судалгаан дээр холбоотой туршлагатай ч юм уу эсвэл хичээлийн цаг заванд таарж байгаа. Яагаад гэвэл ажлын шаардлагаас улбалаад тодорхой хугацаанд ажлыг гүйцэтгээд хурдан өгөх ёстой. Тэрэн дээр ажиллах боломж нь хэрвээ нийцэж гин үгүй юу гэдгийг хараад тэгээ мөн өмнө одоо ямар нэгэн туршлага байсан үгүй юу тэр нь биднэрт одоо хэрэгтэй байх уу аль эсвэл туршлагагүй ч гэсэндээ энэ нь одоо хийж байгаа ажил нь энэ хүмүүс туршлага болох уу гэдэг өнцгөөстэй. Тэгээ аль талыг нь хараад ингээд өмнө байгууллагуудаас судалгаа авч үзээгүй аль туршлагаас бол тэгээд нөгөөх нь болохоор оюутан 4-4-өөсөө төгссөн шинэхэн төгсөгч дипломынхаа ажлын хүрээнд судалгаа хийжсэн юм туршлагатай. Тэр нь нөгөө хүнээ дагуулад зөвлөгөөгөөд явахад нэмэртэй ингээд юм баг бүртгэх юм байна гэж яриад чинь хоёр судлаач сонгож байгаа тийм. Хоёр судлаач сонгож байгаагаас мөн орж ирж байгаа ажлын шаардлага урамшуулалт нь одоо тохируулсан байдалтайгаар ингээд явж байгаа гэсэн. Тэгэхээр уг нь бол хэрвээ биднэрт боломж байдаг бол бүгднийг нь хамруулад бүгднийг нь уулзуулаад бүгднийг нь ингээд ажиллуулаад туршлага өгөх хүсэл сонирхолоо оловчиг. Энэ 3 цахилгаан ажлын 3 юм байгаа шүү дээ. Хугацаа, чанар үн гэдэг 3 зүйл. Энэ 3-ын огтлцол дээрээс ингээд тааруулаад хүмүүсийг хамтран ажиллуулаад баг болоод сонгоо явсан. Тэгээ энэ үед болохоор хэрвээ coordination буюу чиглүүлэг зааварчилгаа ил тод байдал зорилго зэрэг хангалттай хэлчих юм бол залуучууд өөрсдөө юм хөгжих гэсэн маш их хүсэл эрмэлзэл байгаа байхгүй тийм. Одоогоор бид манай энэ ажлын хэсэг дээр 5 үндсэн үйл ажиллагаанд маань аль чиглэлээр нь аль аль нэгэнд нь туршлага хөрөмтлүүлээ хамтран ажиллая гэж 60 гаруй залуусдаг судлаач байна шүү дээ тийм. Энд бол бүх сургуулиудын төлөөлөлөд байгаа олон улсад суралцаж ирээд төгссөн хурж ирээд ажиллаж байгаа залуучууд байна. Янз бүрийн орон орны хилтэй хүмүүс байна. Залуучууд байна. Background туршлагуудын хувьд ч гэсэн амар гоё дизайн хийдэг тийм маш гоё инфографик хийж чаддаг залуучууд байна. Тэгэхээр энэ бол бүр ингээд миний одоо энэ салбарыг харах нөгөө өмнө 2-3 жилийн өмнө өвлөнтэй ярьж исэн. Баахан болж бүтэхгүй зүйлүүд байгаа тань гэж хоорондоо ярьж исэн нэг бол одоо ингээд оронгоор нь эргүүлэх үц уг нь бол залуучууд байна. Хамгийн гол нь тэнд яг зөв чиглүүлэг, зорилго, ил тод байдал тэгээд нийгэмлэг буюу community-г тэр донд бүрдүүлж чадах юм бол нэгнээсээ суралцаад нэгнтэйгээ хамтраад явах юм хүсэл сонирхолтой хүмүүс бол байгаа маань. Тэгчил чадах юм бол одоо нөгөө алдаа дутагдлуудыг нь маш хурдан өгч юм байна гэдэг бодол бол орж ирсэн. Тэр ихтгэл найдвар орж ирсэн. Яг судалгааны ажлын хувьд болохоор манай бол анхны захиалгатай ажил гэсэн тийм. Гэхдээ тэрнээс гадна бол бид нөгөө дотоодоос санаачлаад жижигэн формат бүхлүүлээд жишээ нь одоо хөдөлмөрийн хамгаалалт дээр бол өөрсдөө дотроос санаачлаад судалгаа явуулж байгаа. Тийм. Тэгэхээр тэр судалгаануудаас одоо ялгаатай зүйл нь бол ингээд анхудаага залуучуудтай хамтран судалгаа хийсэн. За тийм. Тэгэхээр манай ихний ерөөдөө ажил бол сэр судлалын салбарын зураглал судалгааны тайлан байгаа. Тэгэхээр та хэрвээ үзээгүй, амжаагүй байх юм бол манай Instagram, Facebook хуудас руу ороод хараарай. NDYP гэж таах юм бол ерөөдөө бүгдэн дээр нь гараад ирнэ. Эсвэл Nest for Psychology гэдэг таах юм бол Instagram дээр бол гараад ирнэ. Тэгэхээр та ороод хараарай. Бүгдэд нээлттэй бүх мэдээлэл бол орсон байна. Тэгэхээр маш гоё загвартай, маш гоё тайлан гарсан. Тэгэл амар сэтгэл хангалуун байгаа даа шүү дээ. Амар гоё загвартай. Харин хийсэн манай талаа сэтгэл хангалуун байгаа. Гэсэн чинь нөгөө зарим нэгэн комментууд болохоор яг энэ судалгааны зорилго болон хамрах хүрээ гэх зүйлсийг одоо судлаач нар уг нь бол дотроо бодож хийж байгааг үздэг чаад. Тэгвэл хүлээн авч байгаа талд нь жишээ нь энэ судалгаач нь бүх сэтгэл судлалын салбараа бүтэн хамраагүй юм ч гэдэг юм уу тийм. Мэдээж limitation бол байгаа. Судалгаа limitation юмнууд бол мэдээж байгаа. Сайжруулах юм зүйлс байгаа. Тэр чинь өөрөө судалгааны сонирхолтой тийм. Хэрвээ
ийм юм хийгээгүй байх юм бол өмнө хизээч харьцуулах юм гарч ирэхгүй байхгүй. Тэгэхээр дараа чи мэдээж иймэрхүү төрлийн судалгаанууд бол гарч ирнэ. Тэр алдаа дутагдлуудаа бүгдийг энэ ярилцаа дараагийн судалгаан дээр мэдээд сайжруулад явна. Тэгэхээр биднээс ч гэсэндээ яг тиймэрхүү сонсдголуудыг бол нээлттэй сонсно. Энэхүү дээд судалгааны энэхүү зураглалын асуудал дутагдал юу байна? Тэр бүгдийг бол нээлттэй хэлнэ. Тэгэхээр угаасаа яг шинжлэх ухаан гэдэг чинь өөрөө нээлттэй мэтгэлцэх орон зай шүү дээ. Энэ чинь өөрөө тийм. Тэгэхээр тэр нь бол хамгийн чухал. Биднээс тэднээс бүгдийг хүлээж авна гэдгийг бол мэдээж бас энэгээр хэлье тий. Тийм. Тэгээ нөгөө гол нь одоо энд бидний өмөрдүүлж байгаа community дотор бид юуг эрхэмлдэг вэ? Бидний үнэт зүйл юу юм бэ гэдэг байгаа тийм. Тэр бол үргэлж хүндэтгэлтэй, эмпатитай, бус зөөрөнд өөрийгөө тавьж мөн фидбэкийг хэрхэн constructive буюу бүтээн байгуулалтанд зориулж тулгуурлан хэлэх вэ гэдэг энэ зүйлүүд байгаа. Шууд дайрсан, довтлсон, доромжилсан, гутаасан байх юм бол нэгдүгüрт биднэрт одоо тэрийг сонсоод авах хүсэл бол байхгүй тийм. Яагаад бид нарт доромжлуулах хэрэгтэй гэж эсвэл дээрлэхүүлэх хэрэгтэй гэж тийм. Биднэрт өөрийн гэсэн нэр төр, өөрсдийн хамгаалах хүсэж байгаа нэр төр байна, өөрсдийн үнэт зүйлс байна. Бид нар тэрэндээ үнэнч байна. Харин одоо тэр хон шүүмжлэл нь сайн үндэслэгээтэй. Дээрэс нь цаашдын хөгжилд хөв нэмэр оруулах үс байх юм бол бид нар бол түүнийг маш нээлттэйгээр хүлээж аавна. Бидний энэ community бүрдүүлж байгаа зорилго нь өөрөө тэртээ нэг нэгнийхээ хөгжил нэмэр болох юм зорилготой байгаа. Тэгээд нөгөө limitation дээр ийлсэнчлэн хэрвээ та ямар нэгэн limitation бидний хийж байгаа ажлаас олж харах юм бол тэр дутагдлыг хоосоо орон цаг нөхөхийн тулд та өөрөө бид нартай хамтарч юу гэж болох юм бэ гэдэг үнцгөөс нь бас бодоосоо гэж би маш хүсэж байна. Тэгэхгүйгээр нөгөө өөрөө ямар ч contribution байхгүй өөрөө энэ үйл ажиллагааг томрохт нь тэлэхт нь илүү алдаагүй болохт нь ямар нэгэн тусалцаа үзүүлэхгүй мөртлөө байнга шүүмжлээд байх сонин шүү дээ. Тэгэхээр та бүхнээс бас тийм зүйлийг бид нар хүсэж байгаа. Бид нар ямар нэгэн энэ үүрэг хариуцлагыг сайн дураараа хүлээж авч байгаа. Сайн дураараа гэдэг нь бид нар өөрсдөө үүндээ хариуцлагатай байгааг хичээнэ. Гэхдээ нөгөө талаас бид нар ямар нэгэн үүрэг том үүрэг хүлээгээгүй хин нэгэн бид нарыг энд томилоогүй хин нэгэнд бид нар өр зээл тавиагүй өртөө биш те. Тэгэхээр энэ бүгдийг одоо харгалзан үзэж за бид тэгвэл яаж хамтарч болох вэ? Хамтдаа хийгээд байгаа зорилго нь нийцэж гинөө, алсын хараа нийцэж гинөө. Тэрвээ тийм бол түүнд нь яаж хамтарч болох вэ гэж хараасаа гэж хүсэж байгаа. За тийм. Тэгээд бас нэг саяны зүч халтд орцсон ерөөхдөө бол саяны судалгаа захиалах судалгаа байгаа. Дээр тодорхой нийлсэнчлэх хугацаа, үн чанар гэсэн 3 зүйл дээр маш нэрийн ажилласан байгаа. Гэхдээ цааш дээр нь бол маш олон зүйлсүүд орж ирнэ. Тэгэхээр биднээс төслүүд бол орж ирнэ, төслүүд зохион байгуулна. Тэр болгон дээр биднээс мэдээж тэр болгон дээр урамшуулал амлаж бол мэдээж чадахгүй. Тэгэхээр ер нь бол саяны зүчийн хэлжсэн захиалга яаж орж ирнэ, тэрнээс шалтгаалаад яаж биднээс айл болох тий волонтерүүд аавна. За тэгээд дээрээс нь волонтеруудаа урамшуулах боломж юу байна? Тэр чадхаараа биднээс болохоор эсвэл биднээс болохоор бүр ажил болгоод тий ажиллуулж бас болно судалгаа. Тэгэхээр саяных дээр бол жишээлбэл урамшуулалтай тий баг ажиллаж байгаа юм шиг байсан гэж хэлж болно шүү дээ. Тэгэхээр яг үн хөлсний хувьд болохоор мэдээж competitive байна уугүй юу гэдэг нь болохоор өөр асуудал. Тэр бол өөр асуудал. Гэхдээ танасын зүгээр бодож явах юм бол биднээсээ ямар нэгэн байдлаар юм хийж байгаа бол биднээс ихэнх үйл ажиллагаанууд болохоор volunteer буюу яг сайн дурын үндсэн дээр бол явж байгаа. Биднээс өөрсдөө ч нэ сайн дурын үндсэн дээр ихэнх үйл ажиллагаануудаа хийдэг. Гэхдээ цаашдаа биднээс ямар нэгэн байдлаар үйл ажиллагаанууд аваад, төслүүд аваад, хөрөнгө оруулалт аваад гэдэг юм бол чадхаараа биднээс урамшрууллуудаа олгоо зөх хэмжээгээр нь олгоод явна гэдэг бас хэлье. Тийм, гол нь ТББ бид бол ашигын төлөө бус бүх тэр зардлууд одоо бидний тавьж байгаа үн болч жишээ тийм эргээд манай дотоод олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаануудад зарцуулагдах энэ сан руу одоо явж орж байгаа гэсэн үг. Таламж руу. Тэр болгоны одоо санхүүгийн хэлтүүд байдал, нээлттэй байдлыг бид нэр бол чандлан сахин одоо жишээ нь энэ жилийн төгсгөлөхэд бид нэр энэ жил ямар хаанаас ямар захиалгатай ажиллагаа тэр нь хаашаа шингэж орсон. Гэх мэтчлэн тайлангуудыг олон нийтэд нээлттэй бас тавиад явна. Ер нь төрийн бас яаж ажиллах хэвтэй тэр бүгдийг л одоо баримталж байгаа. Тэр дундаа магадгүй ямар нэгэн мэдээгүйгээсээ болоод үл хийсэн
анзаарсан зүйлүүд гарч иж магадгүй. Тийм хаан бол тэр болгонд нь та бүхэн хараад явж явах учраас санал шүмжээ хийлээд явчихад болно те. Тэгээд хоёул дараагийн за тэгээ юугаар. За тэгээд ихнийх нь болохоор судалгааны чиглэлээс сая болсон тий. За одоо дараачих подкаст буюу олон подкаст тийм подкастын хувьд болохоор бид хоёр хэлсэн. Энэ подкастууд анх 5 жилийн өмнөөс үүсээд одоо хүртэл явж байгаа. Энэ зорилгоороо байна. Олон нийт рүү сэтгэл судлалын шинжилгээ ухааны мэдээллийг одоо бол бид нэр илүү энэ сэтгэл судлалын салбар дотор юу болоод байна гэдгийг анзаарах үйс наацахын төсөөлөл авах үйсийн багийг бүрдүүлээд олон нийтийг цуглуулж байна. Энэ өнцгөөснөөс мэдээллүүдийг хүргэх боломжтой болж байгаа. За гуравт нь болохоор хэвлэл нийтлэх ажил байгаа. Хэвлэл нийтлэх дээр бол бид нэр ном орчуулах гэдэг бол нэг зорилго наа. Гэхдээ ном орчуулахаас гадна бид нөр өөрсдөө дотоодоос ном бүтээхийг маш хүсэж байгаа тийм сурах бичгүүдийг болох юм бол за тэгээд тэр сурах хүчийг нь одоо их сургуулиуд нь зөвлөлөөрөө оруулаад зөвшөөрөхгүй байна бид нарт чухал биш. Хамгийн гол нь хамгийн сүүлийн үеийн шинжилгээ ухааны гол дамжалтууд дээр тулгуурласан мэдлэгүүдийг өөрсдөө нэгтгэж эмхтгэж синтезэлж түүнийг Монгол улсынхаа нөхцөл байдалд нутагшуулсан хэлбэрээр гар доороо бариад ашиглах боломжтой тийм одоо сурах хүчүүдийн гарын авалгуудыг бүтээх ийм том зорилготой байгаа. За тэрний хажуугаар мөн одоо гадны сурах хүчүүдийг эсвэл сүүлийн үеийн номнуудыг орчуулах та. Тэр хамгийн гол нь одоо сэтгэл судлалын шинжилгээ ухааны орчин үеийн сэтгэл судлалын шинжилгээ ухааны гол дамжиллуудыг л түгээн гэдэг ийм зорилготой. Тэгэхээр энэ дээр ч гэсэндээ хамтарч ажиллах одоо хүсэл сонирхолтой хүмүүс байх юм бол бүр нээлттэй тий. Үүний хүрээнд одоо хийж байгаа нэг зүйл болоод нөгөө нэгдүгээр сэтгэл судлалын салбарын судалгаа гэдэг судалгааныхаа тайланг бид нэр одоо нэг төрлийн дижитал цахим хэлбэрт оруулаад нийтэлсэн явж байгаа тийм. Түүнийг та бүхэн Facebook хуудаснаас Instagram хаяас ороод харж болно. Одоо бид нэр ажиллаж байгаа нэг ажил нь бол хөдөлмөрийн эрх хамгааллын гарын авлага гэдэг гарын авлагыг бид нэр хүний нөөцийн мэрэгчлэнүүдтэй хамтраад зохион бүтээж байна. Тэр нь бол одоо юм утгартай хууль ч юм уу те хуулийн заалтуудыг листлсэн, жагсаацсан биш. Айлуулах бодит амьдрал дээр тохиолддог кейсүүдийг хүний нөөцийн мэрэгчлэнүүд маань гаргаж ирээд түүн дээр яагаад тухайн асуудал түгээмэл үүсдیں, шийдэл нь юу байдیں, шийдэлд нь ямар хууль очиж одоо оролцдгийн аль хуулийн заалтыг харах хэрэгтэй байдیں гэх мэтчлэнээр ингээ тун сонирхолтой уншууртайгаар жишээ нь бичээ явж байгаа. Тэр гэсэндээ бид нэр ингээд үнгөө хүн болгон хүртээмжтэй байдлаар цацж чинь тий энэ мэтчлэн ажлуудыг хийгээ явж чинь ирээдүйд бас тийм ажлуудыг төлөвлөж байна. Тийм сүүлийнхтэр бол ямар нэгэн байдлаар та эрхээ зөрчүүлсэн байхад та өөрийгөө яаж хамгаалах уу гэдгийг л ерөөдөө бамба алах сэлэм тий болохлыг яах гэдэг шүү дээ. Биднээс дөнгөжл салбар руу ороод ирсэн маш олон эрхээ зөрчүүлсэн тохиолдлууд гарч ийн. Тэр тусмаа ер нь бол сэтгэл судлалын салбар донд өөрөө айгу ер нь бол маш олон toxicity ер нь бол бас сонсогдсон. Ярсаа Монгол очоод ер нь тэр талаар илүү их сонслоо. Тэгээд өмнө хамт сурч исэн. Тэгээд тэр сурч исэн найзуудаасаа ч сонслоо. Тэгээд яг би өөрөөсөө мэдэхгүй байгаа шүү дээ тэр талаар. Тийм болохоор очоод яг доктор нэг эцсэн хамт өгчтэй найзуудаасаа сонсоход бол ерөөдөө асуудлууд бол байгаа бол харагдсан. Тэгэхээр үүнээс харахад бол биднээс дөнгөж төгсөж байгаа оюутнууд өөрсдөө хамгаалах нэгсэндээ өөрсдөө гарын авлага дараагийн юу хийх вэ гэдэг степүүдийн л зааж өгөх тиймэрхүү юм байна гэж хэлж болно. Үгүй л нэг. Тэрийг бас байгууллагууд ч гэсэндээ байгууллага удирдлагууд аваад уншчихад бас надаа хэрэгтэй байж магадгүй санагдаад байгаа. Яагаад тэгэхээр дийлэнхтэй сэтгэл судлалын салбарт ажиллаж байгаа хүмүүс ч нөгөө ямар ч бизнес менежмент хийх талын ойлголт хичээл одоо оюутан байхдаа үзээгүй тийм. Эсвэл сэтгэл судлал буюу одоо бүх нийтийн олон нийтийн сайн сайхны төлөө байгаа салбарыг яаж ашигын төлөө болгох уу, яагаад ашигын төлөө болгох ёстой гэж хараад дийлэнх нь одоо төрийн бас байгууллага байгуулсан байдаг ч юм уу тийм. Өмнө төрийн босоос чинь яаж ашиг болоо тэр ашигаа одоо ашиг олж чадахгүй байгаа юм чи яаж хүмүүсийг доктортой цалинж болох уу гэдэг ингээд нэг-нэгнээс бас явах үгүй цаашаа. Тийм. Тэгээд нөгөө бидний хийсэн салбарын судалгаагаар бол энэ төрийн бас байгууллагууд дийлэнх нь байхад бараг
70% нь төрийн бас байгууллагад байгаа байхгүй тий. Салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн төрлөөр нь үзэх юм бол тэгэнгүүт тэр төрийн басуудыг гаднаас хандив тэтгэлэг санхүүжилт хэрэг авдаг вэ? Үндсэн одоо орлого чинь хэдэн хувийг нь бүрдүүлдэг вэ гэхэд 1-2, 3 гэдэг оноогоор 1-10 оноогоор үнэлэхэд хамгийн бага оноонуудыг очиж сонгосон байгаа байхгүй тий. Тэгэхээр шин дийлэнхтэй нөгөө олон нийтэд чиглэсэн энэ үйл ажиллагаануудаас ашиг олдог байхгүй тий. Тэгээд тэр ашигаараа цалинжуулаад явдаг ч юм уу тий. Тэнгүүд чинь төрийн бас байгуулагч уг нь бол ашигын төлөө бус байх хэвээр өндөр өртөг, өндөр зардлыг бол одоо бүтээгдэхүүн үйлчлэгэндээ тавих боломж хязгаарлагдмал байна. Түүнээс улбалаад ингээл явчих. Тэгэхээр энэ мэтчлэн менежментийн санхүүгийн моделийн хувьд ч тэр байгууллагууд яаж болох уу, юун дээр анхаарч болох уу те. Тэр нөгөө ажилчдын сэтгэл ханамж, ажилчдын хөдөлмөрлөх эрхээс улбаатайгаар бас гарч ирэх болов уу гэж би гойртой байгаа юм, хараад байгаа юм. Тэгээ манай нөгөө гарын авлагыг бүтээж байгаа хүний нөөцийн мэргэжлүүдийн маань нэг нь бол одоо Москвагийн Плехановын их сургуулийн санхүү эдийн засаг менежментийн чиглэлээр төгссөн суралцсан охин байгаа. Тэгээд тэр цогцчин маань өнцгөөс бол мөн байгууллагын удирдлагуудад энэ менежмент талаасаа санхүү талаасаа бас зөвлөмжүүдийг шингээж байгаа. Тэгэхээр ажил олгогч тэр ажилтны талаасаа тэр айл айланд нь нэмэртэй байж болох. Ядаж нэг бүлгэн те ядаж нэг кейс нь очиж наалдах үс байх болов уу гэж найдаж байна. За тий. Окей. За тэгээд ерөөхдөө чиглэл одоо сүүлийн чиглэлүүгээр мэрэгжлийн хөгжил ба сургалт гэсэн. Тий. Нөгөө хөдөлмөрийн эрх хамгааллаа сайн шингээчлээ те. Гэтэ тэр тий сая ерөөхдөө ярьчлаа тий. Гэтэ тэргээ дахиж яах вэ? Нэмээд нэг дэлгэрүүлэх зүйл нь бол бидний амын гол одоо хөдөлмөрийн эрх хамгаалал гэдэг нэг чиглэл байгаа. Тэр нь хийх гэдэг байгаа зүйл бид нар юу гэвэл хаа нэгтээ хин нэгэн таны эрхийг хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн бол түүнийг шийдвэрлэж чадаагүй бол шийдвэрлэх гэхээр та нэг айлгаж сүрдүүлж дарамтлчаал эсвэл өөр газар очиж ажиллах боломжийг нь хязгаарлаж штэ энийг бол одоо байгууллагууд хоорондоо өгсөн хувилдаж энэ хүн манад ийм юм хийгээд ингээ гарсан битгий аваарай гэдэг ч юм уу те. Аль эсвэл энэ сүүлийн үед их олон юм сошиалар яриад байгаа, том яриад байгаа. Энийг одоо жаахан шахалт үзүүлээ те. Хин тэнд очиход нь тоохгүй бай, анхаарал хандуулахгүй бай, эсвэл олон нийтээр нийлж үзэн яадаг ч юм уу те. Иймэрхүү кейсүүд маш их байгаа. Тэр ийм зүйлүүд хэрвээ танд болсон бол те бүр боддоор болсон бол бид нар таны тэр кейсийг олон нийтэд түгээх замаар олон нийтийн анхаарлыг одоо хандуулж за тэгээд энэ нь яагаад болохгүй зүйл вэ? Яагаад энд хүний эрх зөрчигдөж байгаа вэ? Хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа вэ гэдгийг одоо хуульч нартай, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй хамтраад санал зөвлөм шийдлийг нь боловсруулад ингээд түгэнтэй. Энэ зөвхөн танд нэмэртэйгээс гадна энэ салбарт ажиллаж байгаа чимээгүй дарангуйлт өртөж байгаа, хүчирхийлэлд өртөж байгаа, эрхэн зөрчигдөж байгаа хүмүүс ч гэсэндээ нэмэртэй холоо гэж бодож байгаа. Мөн бид нэр байгууллагуудыг тухайн эрхийг зөрчиж байгаа байгууллагуудыг нэр оноож цохолж одоо зарга үсгэж явахгүйгээр тэр хүмүүст хүрэх мэдүүлэх сонсгох боломжтой болов уу гэж бас найдаж байгаа. Дан байдлаар шүү. Тэгээ мөн энэ байгууллагын одоо гаргасан кейс дээрээс бусад байгууллагын удирдлагууд ч гэсэндээ олж хараад болохгүй зүйл байсан юм байна. Ингэж болохгүй маань ийм бид нар шинээр ингэх гэдэг штэ. Энийг боли гэдэг ч юм уу. Ийм одоо сургамждаг кейс болгож тэ. Ингэж явах хүсэлтэй байгаа. Тэр та бүхэн энэ болгон дээр одоо таны хинбэ гэдгийг илтгэх мэдээллүүдийг бид нэр нууцлаад, чандлан хадгалаад нөгөө нэг ажлын хэсэгт байгаа 60 хэдэн хүмүүс чинь бүгдээрээ энэ тухай мэдэхгүй зөвхөн үндсэн одоо багийн гишүүд гэж байгаа энэ NDYP-г үүсгэн байгуулсан хүмүүс чинь хоорондоо ярилцаж хэлэлцээд тэр кейсийн одоо ёс зүйн хэм хэмжээнүүдийг бүрэн хадгалаад ингээд явах сонирхолтой байгаа гэсэн үг тийм. За тийм хөдөлмөр эрхлэлтийг ер нь хамгаалах талын чиглэл байгаа. Тэр нь манай 4-р чиглэл болоо явж байгаа. За тэгээд одоо хамгийн сүүлийн чиглэл буюу 5 дахь чиглэл маань юу вэ гэхээр мэрэгжлийн хөгжил ба сургалт. За энэ маань өөрөө түрүүний зүчгсэн анх яг байгууллага яагаад байгуулах шаардлагатай болсон бэ гэдэг дээр чинь тайлбарлагдсан шүү дээ тий. Яг нийгэм сэтгэл зүйч сэтгэл судлаач нарт үүсээд байгаа нэг асуудал юу байсан бэ гэдэг түрүүний
боловсролын сэтгэл судлаач бэлтгэх хөтөлбөр зогссонтой холбогдуулаад мөн бусад ер нь ингээд хөгжийгээд харангуй хөгжлийн тийм сэтгэл судлаачийн хөгжлийн тийм сургалтууд маш хомс байна. За залуучууд сургалт авъя хөгжийгээд тэгэхээр хаанаас яаж ухаас мэдэхгүй байна. Тиймэр сургалтууд хомс байна. Эсвэл үнэртгөө үнэтэй байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү баягаар асуудал маш их байгаа. Тэгэхээр үүнд энэ тал дээр болохоор биднээс илүү тийм мэрэгжлийн хөгжил тал дээр нь яаж цаашаа улам хөгжих үү, хамтдаа хөгжих үү гэдэг тал дээр нь сургалт болон семинаруудыг зохион байгуулж, уулзалтуудыг мөн зохион байгуулж ямар сургалт аммаар байна, ямар юунд аль тал дээр илүү хөгжмөр нэ гэдэг санал чигэндээ сонсоод үүнийхээ дагав бидний сургалтуудаар боловсруулаад цаашаа явдаг ч юм уу. Иймэрхүү маягаар хамтдаа биднээс тийм хөгжих орон зай бий болгоё. Мөн хамтдаа хөгжих тийм сургалт, тийм хөгжлийн боломжит арга замуудыг нээе гэсэн тийм чиглэл байгаа даа. Яг тийм. Одоо гадуур нөгөө маш олон сургалтууд байх шиг байна л да. Байгууллагууд нөгөө судалгаагаар ч гэсэндээ харагдсан нь байгууллагууд ямар үйлчлэгнээс их ашиг олж ийнэ хамаг одоо орлогоо бүрдүүлж ийнэ гэсэн чинь сургалт нэг нь байгаа. Гэхдээ тэр сургалтын дийлэнх нь мэрэгчлэтнүүд рүү чиглэсэн сэтгэл судлаач нар руу чиглэсэн сургалтууд уг нь байгаа даа. Тэгсэн мөртлөө нөгөө бид нар үнийн судалгаа хийгээд тий маркет судалгаа хийнгүүд өртөг маш өндөр, амар өндөр. Би бол хизээч сая 200-300 мянган төгрөгийн цалингаараа очоод нэг удаагийн нэг сарын ч юм уу юм. Тэгснэ 5-6 шаттай хамгийн ихний шатны анхан шатны сургалтыг нь очиж орохооргүй санагдаад байгаа байхгүй. Очиж авахааргүй. Тэгээд тэрний оронд зүгээр YouTube үзээд ч юм уу одоо англитэй бол YouTube үзээд эсвэл одоо манайх шиг юм салбарын ажилчдад хүмүүст зориулсан подкастуудыг сонсоод эсвэл хаа нэгтээ нэг ховорхоо олдож байгаа номны талаар ярьсан номыг очиж сонсоод явж байгаа нь одоо надад илүү ээлтэй байгаа байхгүй тий. Тэнгүүт манай мэрэгжлийн сургалтууд бол үргэлж үнэгүй байна. Үргэлж маш хүртээмжтэй байгааг хүсэж байгаа. Үнэгүй хүртээмжтэй байна гэхээр нөгөө нэг чанаргүй байх юм биш үү гэдэг асуудал гарч ирж. Чанарын хувьд болохоор бид нар бүгдээрээ одоо манай өвлөн ч гэсэндээ Тайванд сурч байна. Манай үндсэн баян гишүүд бүгдээрээ энэ тэнд өөр улсуудад очиж сурсан, өөр тусдаа мэрэгжлийн чиглэлүүдээр мэрэгсэн хүмүүс. Тэнд бид нарын бүрдүүлсэн хамт олон community байгаа. Бидний дипломыг үдирсэн профессорууд байна. Хамтдаа нэг лабд faculty судалгаагаа хийжсэн одоо найзууд байна тий. Доктор хамгаалж ирсэн, мастер хамгаалж ирсэн. Одоо мастер хамгаалчаад өөр сургуулиуд руу очиод доктор хамгаалж байгаа хүмүүс байна. Тэр болгоныг бид нэр өөрч хэд хэдэн цагийн сургалт лекц, семинарууд, воркшопуудыг хийх замаар энэхүү сургалтын хөтөлбөрөө модулуудаа боловсруулж байгаа. Тэгэхээр чанарын хувьд бол бид нэр бусад байгууллагуудаас одоо хоцрохгүй байх гэж харж байгаа. Гол нь үүнийг хэрхэн одоо сертификатжуулж тэ таныг нэг энэхүү сургалтанд хамрагдсныг нь баталж явах вэ гэдэг нэг юм асуудлууд байгаа. Тэднийг бас бид нэр удахгүй тодорхой ойлгочих бах. Тэгээд сургалтаа зарлана. Сургалтанд бол хамгийн гол нь бид нэр тэгш хамруулах гэдэг гол зорилготой байгаа. Яагаад гэвэл нөгөө судалгааны үр дүнгээс дахиад судалгаа салбарын сургалтаар бол байгууллагуудын бараг 90% нь Улаанбаатар хоттой. Улаанбаатарын төвийн 3 дүрхт Сонгон хайрхан, Баянзүрх, Сүхбаатар гэсэн 3 дүрхт жишээ төвлөрсөн байгаа байхгүй тийм. Тэр чинь нөгөө орон нутг руу явж сургууль дээр сэтгэл зүйч хийж байгаа залуучууд яах юм? Тэдний хөгжил яах юм? Гэр хорооллын захын бүсүүдэд амьдарч байгаа тэнд сургуульд ажиллаж байгаа сэтгэл зүйч нар яах юм? Энэ төрлийн мэдээллийг тогтмол олж авч чадж байгаа юу? Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин энэ үнэтэй сургалтанд хүрч байгаа юу гэхээр эргэлзээтэй тийм. Тэгэхээр тэр болгонд бүх хүмүүст нийцсэн ийм сургалтуудыг зохион байгуулахыг хичээгээ зориод явж байна тийм. Тэгэхээр тэр үрийн цай бид нэр зориг сангийн залуусын орон зай гэдэг хөтөлбөрт төслөө явуулаад төсөл маань шалгаар төслөө биш байгууллага танилцуулаад байгууллага маань залуу NGO-уудыг төрийн бас байгууллагыг чадварчлах сургалтанд нь шалгараад 6 хоног би одоо үндсэн ажиллаа хайж хаян байж очиж суугаад гэсэн. Тэгээд одоо төслөө цаашаа төслийн сонгон шалгалтанд нь явуулахад бэлдээ дуусчих тийм. Тэгэхээр энэ мэтчлэнгээр бид нэр эффортууд, цагууд өөрсдөөсөө золиосууд гаргаад явуулчлаа. Өөрөөсөө
багч гэсэн нөлөөллүүд үзүүлж чадах байх гэж найдаж байгаа тийм. Үүн дээр бас бид нартай хамтарч ажиллаж одоо бидний төслийн шалгарчин бол модулуудаа ил зарлаад тухайн модулууд дээр ажиллах боломжтой хүмүүсийг бас бид нар нээлттэйгээр өрнө. Та бүхэн тэрэн дээр бас ажиллах энэ эсрэг судлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой хүсэлтэй хүмүүс байх юм бол тухайн модулууд хөтөлбөрийн агуулгатай нийцэх үз сургалтын агуулга гаргаад бид нар л бас илгээж болно. Тэнцэнэс бид нар харж байгаа. Сонгон шалгаруулах гэдгийг шаашаа. Гэхдээ хамгийн нийцтэй байгаа, хамгийн тохиромжтойг нь сонгоод ингээд хамтарч ажиллах боломжтой шүү дээ. Зя ерөөхдөө нэг иймэрхүү 5 чиглэлээр бид хэд маань үйл ажиллагаа явуулах гад эхнээсээ үйл ажиллагаануудаа эхлээд явж гин. Тэгээ цаашдаа ч гэсэндээ эдгээр чиглэлүүдээр өргөжлүүлээд багаар томрол явнах гэж найдаж байна. Одоо дөнгөж жилийн эхний жилээ байгуулад анх удаага л биднээс иймэрхүү юмнуудтай уцалдаж үзэж гин. Иймэрхүү юмнууд хийж үзэж гин. Зарим нэгнийх нь өвлөн манчаахаа өмнө төрөмс байгууллагад ажиллаж байсан төслүүдээр ажилласан туршлага байгаа. Зөвч ч гэсэн тодорхой хэмжээний иймэрхүү туршлага байгаа. Миний хувьд бол анхны удаагийн Монголд яг иймэрхүү төслүүдээр ажиллаад хоёроосоо суралцаад явж гин. Тэгэхээр ерөөдөө бол бидээж анх удаага байгууллага олоод хамт бид ажиллаад явж байгаа. Өөрсдөө бүх юмнуудыг хийгээд явж гин. Тэр мэдээж аллаа дутагдлууд бол байна. Тэр болгоноогоо чадхаараа өөрсдөө хараад тэгээ засаад асуудлыг нэг хэлэх юм бол биднээс хэлж аваад цаашдаа явна. Тэгэхээр биднээс сургалт үйл ажиллагаа болж байгаа бүх зүйлсүүд маань бүгд агуудагаа л одоо байгууллага өрөөнд явж байгаа гэдгийг та бүхэн маань бас бодож үзээд хэрвээ ямар нэгэн байдлаар дэмжих эсвэл ямар нэгэн байдлаар тий сайжруулах тийм арга зам таад хэрвээ байх юм бол биднээс нээлттэй мэддгийг хүсэж байна. Тэгэхээр цаашдаа биднээс бол нээлттэй open minded хүмүүс гэж өөрийгөө боддог. Тийм болохоор ерөөд ямар нэгэн байдлаар шүүмжлэлт зөвлөл эсвэл ямар нэгэн байдлаар санал бод эсвэл хамтарч ажиллах байх юм бол маш нээлттэй хүмүүс байгаа шүү гэдгийг дахин хэлье. Тийм тэгээд өнөөдрийн дугаараар бол ерөөдөө байгууллагынхаа юу ярьсан, юу хийсэн, цаашдаа юу хийх, ямар хөө төлөвлөгөө байгаатай талаар ярих гэж бодлоо. Тэгээд ерөөдөө цаашдаа биднээс подкастуудаас бодлож байгаа подкастууд өргөжлүүлээд хий гэж одооноос тогтмол хийгээд явна гэж найдаж байгаа. Тэгэхээр таад маань доор ямар сэдвүүдээр ярилмаар байна, юу сонсомоор байна гэдэг талаар илүү үлдээвэл комент сэтгэлдэх юм бол биднээс байнга хардсан шүү гэдэг бас хэлье. За тэгээд өөр нэмэх яриаг үлдсэн юм ойлонд юу байгаа лээ. Өөрч одоо ер нь бол бид нэр шинэ бол явчлаа тий болчлаа. Тэгээд ямар ч байсан залуучууд одоо нөгөө сошиалар их төгмөл яваад ажлын байран дээр хүртэл одоо хаяада жижигэн жокууд шоглолоод явж байгаа байхгүй тий. Үе хоорондын Жензинер бол ийм эсвэл миллениалууд бүүмрүүд болохоор ийм гэдэг ч юм уу. Тэгээд Жензиг ерөөхдөө бол харах өнцөг бидний дээд үеийнхэнд нэлээд сүрэг нэлээд бүр ингээд тогтцсон юм шиг тогтоод байгаа юм шиг харагдаад байна. Яагаад тэгэхээр нэг bias үүсчээ тэр bias-а баталгаажуулах өгөгдлүүдийг ингээд тэндээс цуглуулаад нөгөөтгөө болом ингээд өгшүүлээл одоо CBCT-гээр болохоор сэтгэлгээний өөрөх гэдэг байна тий. Thinking traps гэдэг. Тэр trap-нд бол ороод байгаа юм шиг анзаарэгдээд байна. Гэхдээ сайн мэдгүй. Миний харж байгаагаар л одоо энд цугласан байгаа залуучууд юун тэр жинсигийн ойлголтоос бүр эрс өөр тий. Бүр супер гараад байгаа байхгүй. Тэгэхээр бид боломж байна тий. Тийм маш их боломж, маш их потенциал ур чадварууд энд байна. Тэгэхээр энэ одоо ур чадваруудаас мэдлэгээс хамтдаа суралцах боломжтой сонсож байгаа та бүхэнд ч гэсэн байгаа. Бид нэр зөвхөн залуучдын судлаачдын ажлын хэсэгтээ оруулж комьюнитидаа бүрдүүлэх зорилго бол биш те. Бүх салбарын хүмүүс байж болно. Энд нэгнээсээ суралцаа, нэгнийхээ дутуу байгаа, чадахгүй байгаа зүйлүүдийг их сургуульд бид нэр бүх хичээлийг үзэж чаддгүйтэй ижил амьдрал дээр гараад бүх төрлийн ур чадваруудыг одоо өөртөө шингэх нь боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүдтэй нэгнээсээ асууж лаавалж ингэж нийгэмлэг эсвэ судлалын салбар гэдэг энэ эсвэ судлалын салбартаа залуучуудын хамтын оролцоо, хамтрал гэдэг зүйлд. Тэгээд дээрэс нь энэ болгон хийж байгаа 5 салбарын үйл ажиллагаа маань
5 чиглэлийн үйл ажиллагаа маань цуглуулж байгаа өгөгдөл хүмүүсийн санал сэтгэл бидний туршлага буюу одоо бидний амьдрсан lived experience тий альбан бусын мэдлэг боловсрал мөн альбан боловсролууд дээр тулгуурлаад бодлогод хуулийн одоо шинжилсэн төслийн найруулга хуулийн найруулгын шинжилсэн төсөл мэсэл ч юм уу энэ бүгдэд залуучуудыг дуу хоолой хүргэхэд нь бас одоо гүүр болох ийм сонирхол зорилго байгаа. Үүнийхээ хүрээнд ч гэсэн бид нэр тодорхой ажлууд төлөвлөөд тодорхой хүмүүстэй холбогдоод хамтрлын ихний шатн дээр явж байгаа тийм. Тэгэхээр тийм бидний хувьд энэ процессд орж энэ үе шатууд яадаг юм байна гэдгийг одоо гар бие оролцож тэрэндээ effort хувь нэмрээ оруулах боломж байгаа шүү. Тийм тэрийн нэрээ ялж байгаадаа их мартцсан байна. Зүвч хальтуурлаа сая тогтолцооны өөрчлөлттэй тогтолцооны тал дээр маш цоорхоо байгаад байна. Тэгээд одоо жишээлбэл түрүүний ярьсан нэг жишээн дээрээс харахад байгууллагууд өөрөөсөө гэсэн сургалтууд явуулаад сертификат гаргаад байна өөрөөсөө гэсэн. За тэнгуут биднээс одоо яг аль сертификат нь яг үний аль сертификат нь худлаа юм. Эсвэл яг аль сертификат нь энэ хүнийг энэ мэдлэгтэйг яг нотлоод байгаа ангууд ингээд амар өөр олон талаас өөр модультай өөр яг сэдвтэй өөр концепттэй юмнууд заагаад идэг. Тэнгүүд тэр нь яг нэг төрлийн одоо жишээлбэл cognitive psychology гэж хэлээ л да тий таны мэдхүнсгээс судлаад. Тэнгүүд cognitive psychology гингүүд 3 өөр газраас сертификат авцаг юм байлаа гэж бодъё. 3 өөр хүн. Тэнгүүд тэр хүмүүсийн мэдлэгийнх нь бүрийн яг адилхан байна уугүй юу гэдэг болохоор мэдэхгүй бол явчих. Яагаад гэвэл сургалтууд нь ондоо аль сертификат нь яг бодтой аль сертификат нь эсвэл бодтой бос ингэдэг юм дэс тийш тодорхойлох тийм зарчим байхгүй байгаа тийм. Тэгэхээр нэгс нь тогтолцооны тийм асуудлууд байгаа дээ. Тэгэхээр энэ тал дээр бид нүс цааш тавьсан тогтолцооны яаж хийж хийх үү, нөхөд цорхоог яаж нөхөх үү, тий? Яг нөгөө лиценз олгодог, сертификат олгодог тиймэрхүү тогтолцоог ямар хуу арга замуудын талаар бид цаашдаа ажлуудаас хийгээд явна гэж бодож байгаа. Энэ ихний холбоо юмнууд болохоор тогтоогоод эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ талаар утгагүй бас мэдээлэл та бүхэнд хүргэх нах гэж найдаж байна. Тэ? Yes. За ингээд өрхөдөө өнөөдрийн дугаар маань боллоо гэж бодож байна. Хийх гэсэн юмнуудаа бүгдийг ярьчлаа. Тэгэхээр та биднээсээ одоо байгууллагын талаар холбоотой бүх мэдээллүүдийг авах хүсэх юм бол Nest for Psychology гэдэг Nest тэгээд 4 Young Psychs гэдэг байгаа. Young Psychs. Тэгэхээр та биднээс бас линкийн ч юм уу тийм доор линк яачи тэгээ YouTube тэгээ линк юу нь бол байгаа. Тэгэхээр та орох юм бол ажлын хэсэгт орох гэдэг ерөөдөө судалгаанууд ямар судалгаанууд явж байгаа судалгаанд оролцох эсвэл өмнөх биднээс хийсэн судалгаанууд ажлын хэсэгт оролцох гэх линкүүд bio хэсэгт бол байж байгаа. Тэгэхээр та ороод бишээ шүт форум бөглөл оролцох боломжтой гэж хэлж болно. За тэгээд дараа чи манай үйл ажиллагаануудад идэвхтэй оролцоорой гэж та бүхэндээ хүсье. Биднээсээ сонсож байгаад баярлалаа. Энэ хүртэл хамт явж байгаад баярлалаа. Тэгээд дэмжлэгт баярлалаа. Мөн биднээсийг алдаа тутагдлыг маань хилдэг шүүмжлэгт чидээ ч гэсэндээ баярлалаа тий. Тэгэхээр энэ дугаараа бид болсон үйл явдал юу болсон яасан гэсэн талаар байлгах тиймэрхүү дугаар байлаа. Окей. За баярлалаа. Дараагийн дугаараар ирэх болцъя. Баяр та. За баяр та.